За бүгдээрээ IELTS-ийн үгийн сангаа баяжуулцгаая. За өнөөдрийн үг болохоор acquire гэдэг үг байгаа. Acquire гэдэг маань олж авах, худалдаж авах гэсэн утгатай. Acquire гэдэг маань үйл үг байгаа. За хэрвээ нэр үг болох юм бол acquisition гэдэг үг болно. За acquisition гэдэг маань болохоор худалдан авалт, эзэмшил гэсэн утгатай. Acquirable гэдэг маань болохоор худалдан авах боломжтой, олж авах боломжтой гэсэн утгатай. За тэгвэл энэ гурван үг маань word family буюу язгуур нэгтэй үг байгаа. Энэ гурван үгээр бүгдээ өгүүлбэр зохиож үзье. The company plans to acquire a small startup and the acquisition is possible because the business is financially stable and clearly acquirable. The company plans to acquire a small startup гэхээр тус компани жижиг стартапыг худалдан авахар төлөвлөж байна. And the acquisition is possible. За энэ худалдан авалт нь боломжтой because the business is financially stable. Яагаад вэ гэх юм бол энэ бизнес financially stable буюу санхүүгийн хувьд тогтвортой. За тэгээд clearly acquirable гэдэг нь болохоор ерөнхийдөө худалдан авч болох үс гэдэг нь тодорхой гэсэн утгатай байна. За иймэрхүү байдлаар үгнүүд хуваалцвал ямар байна? Дор комментоор бичээрэй. Илүү их сурахыг хүсвэл видео сургалтуудыг маань сонирхоорой. Яг одоо 1 сарын эрх нь хямдарсан байгаа шүү.